Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За та дэлгүүрт орох дээр сүүний тасаг дээр нэлээд олон төрлийн сүүнүүд байдаг те. За бүтэн тослогтой сүү, тослог багтаа сүү, за тосгүй сүү, эсвэл одоо шар буурцгны сүү, овёсны сүү, бүүлсний сүү, кокосын сүү гэд алийг сонгохоо мэдхэд заримдаа хэцүү байдаг те. За тэгвэл эдгээрээс аль нь хамгийн эрүүл вэ? За өнөөдрийн имчилгээр хамгийн түгээмэл сүүнүүдийн шим тижэл, давуу болон сул талыг харьцуулж үзье. За эхлээд үнэний сүүний талаар ярилццгаая. За бүтэн тослогтой, за 2% тослогтой, 1% тослогтой болон тосгүй сүүний хамгийн том ялгаа нь элчлэг болон өөх тосны хэмжээ юм байна. За харин уурга, кальц, D болон B12 аминдэм, каль, фосфор, магний зэрэг бусад шим тижээлийн хэмжээ нь хоорондоо бараг адилхан байдаг байна. За олон жилийн турш зүрх судасны өвчний эрсдлийг бууруулахын тулд бүтэн тослогтой сүүний оронд тослог багтаа эсвэл тосгүй сүү хэрэглэхийг зөвлөж ирсэн. За учир нь хансан өөх тос нь муу холестерин буюу LDL холестерины түвшинг нэмэгдүүлдэг гэж үздэг байжээ. За гэхдээ сүүлийн үеийн судалгаанууд сүүн бүтээгдэхүүн агуулгадах хансан өөх тос нь өмнө нь бодож байсан шиг аюултай биш байж болохыг харуулж байна. За 2025 онд нийтлэгдсэн нэг судалгаагаар залуу хүмүүсийн сүүн бүтээгдэхүүний хэрэглээг 25 жилийн турш ажиглажээ. За судалгааны дүнгээр бүтэн тослогтой сүүн бүтээгдэхүүн хамгийн их хэрэглэдэг хүмүүсийн зүрхний титэм судас шохоожих эрсдэл хамгийн бага хэрэглэдэг хүмүүсээс 24%-аар бага байна гэж гарсан байна. За үүний шалтгааныг эрдэмтэд бүрэн тогтоогоогүй. За сүүнд агуулгадах кальц, каль, D аминдэм зэрэг шим тижэл хамгаалах нөлөө үзүүлж болох юм. За мөн хүмүүс чихэрлэг ундаа боловсруулсан хүнсний оронд сүү хэрэглэсэн байж болзошгүй гэжээ. За гэхдээ энэ нь бүтэн тослогтой сүг хүссэн хэмжээгээр хэрэглэж болно гэсэн үг биш юм байна. За бүтэн сүү сонгож байгаа бол улаан мах, шарсан хоол болон бусад хансан өөх тос ихтэй хүнсний хэрэглээг анхаарах хэрэгтэй гэжээ. За ерөнхийдөө өөрийн дуртай бид тохирдог сүүг сонгож кальц болон D аминдэмээ хангалттай авах нь чухал юм. За харин ургамлын гаралтай сүүнүүд ямар байдаг вэ? За ургамлын сүг овёс, шар буурцаг, самар, үр болон будаагаар хийдэг. За гэхдээ ургамлаар хийсэн учраас бүх ургамлын сүү автоматар эрүүл гэсэн үг биш юм байна. За сонгохдоо кальц болон D аминдэмээр баяжуулсан эсэх, за нэмэлт сахар агуулсан эсхийг нь заавал шалгах ёстой. За мөн ижил төрлийн ургамлын сүүж үйлдвэрлэгчээс хамаарч шим тижэл, тос болон сахарын хэмжээгээр маш их ялгаатай байж болох юм байна. За шар буурцгийн сүү бол үнэний сүүтэй уургийн хэмжээгээр хамгийн ойролцоо сонголтуудын нэг. За нэг аяга сахаргүй шар буурцгийн сүүнд ойролцоогоор 70 ккал, за 7 г уурга, 3.5 г өөх тос агуулдаг байна. За мөн кальц, каль, фосфор, магний агуулдаг бөгөөд зарим бүтээгдэхүүн D аминдэмээр баяжуулсан байдаг байна. За судалгаагаар шар буурцгийн сүүн цусны даралт, муу холестерин болон өрөвслийн зарим үзүүлэлтийг бууруулахад тустай байж болохыг тогтоосон байна. За овёсны сүү нэг аягандаа ойролцоогоор 120 ккал агуулдаг. За үнэний сүүнээс уурга багтаа боловч уустдаг эслэгээр баялаг юм байна. За ялангуяа бета глюкан хэмээх эслэг нь зүрхний эрүүл мэндэд ашигтай гэжээ. За 2026 оны нэг судалгаагаар эрүүл залуу эмэгтэйчүүд 4-7 хоногийн турш үнэний сүүний оронд овёсны сүү хэрэглэхэд нийт холестерин болон LDL холестерины хэмжээ нь мэдгэдэггүйц буурсан байна. За бүүлсний сүү илчлэх багтаа, за нэг аяг сахаргүй бүүлсний сүүнд ойролцоогоор 40 ккал байдаг байна. За мөн зүрхэнд ашигтай ханаагүй өөх тос, за E аминдэм, кальц болон каль агуулдаг байна. За гэхдээ уургийн хэмжээ маш бага. За мөн бүүлс тариалахад их хэмжээний ус шаарддаг тул байгаль орчны талаас бусад ургамлын сүүнээс сул талтай юм байна. За кокосын сүг хоёр төрөлд хувааж ойлгох хэрэгтэй юм байна. За нэг нь хоол хийхэд ашигладаг өтгөн лаазалсан кокосын сүв.
За нөгөөх нь уух зорилттой шингэн коксын сүү юм аа. За уух зориулалтаа сахаргүй коксын сүү ойролцоогоор 45 ккал боловч уурга багтаа хансан өөх тус харьцангуй их байдаг байна. За тиймээс зүрх судасны эрсдэлтэй хүмүүс тогтмол их хэмжээгээр хэрэглэхээс өмнө орц шим тэжээлийн мэдээллийг нь шалгах хэрэгтэй гэжээ. За будааны сүү бол шар буурцаг болон самрын харшилтаа эсвэл лактоз үл твчих хүмүүс тохиромжтой сонголт юм байна. За гэхдээ уурга болон эслэг маш бага. За тиймээс кальц, D болон B12 амин дэмээр баяжуулсан бүтээгдэхүүн сонгох нь чухал юм аа. За тэгэхээр аль сүү нь эрүүл вэ? За уурга гэхдээ сүү хэрэгтэй бол үнэний сүү, шар буурцгийн сүү, за эсвэл вандуун уургаар хийсэн сүү илүү тохиромжтой гэсэн байна. За илчлэгээ багасгахыг хүсвэл сахаргүй бүүсний сүү сонгож болох юм байна. За зүрхний эрүүл мэнд болон эслэгийн хэрэглээгээ нэмэгдүүлэхийг хүсвэл овёсны сүү сайн гэж хэлсэн байна. За хамгийн гол нь шошгыг нь уншиж, за нэмэлт сахаргүй, за кальц болон D амин дэмээр баяжуулсан бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй гэжээ. За мөн ургамлын сүү уухынхаа өмнө савыг заавал сайн сэгсрээрэй. Учир нь нэмсэн кальц болон бусад шим тэжээл савны оргол тунсан байдаг байна. За эцэст нь хэлэхэд хүн бүр тохирох ганцхан хамгийн эрүүл сүү гэж байхгүй. За таны нас, хооллол, харшил, илчлэг болон уургийн хэрэгцээнээс шалтгаалan хүн бүрийн хамгийн зөв сонголт нь өөр юм байна. За харин та өдөр бүр ямар төрлийн сүү хэрэглэдэг вэ? Үнэний сүү хэрэглэдэг үү? Эсвэл ургамлын гаралтай сүү хэрэглэдэг үү? Коммент дээр өөрийнхөө сэтгэгдлээ бичээрэй. За энэ мэдээлэл танд таалагдсан бол манай бичлэгт лайк дарж, за мөн гэр бүл найз нөхдөйгөө хуваалцаарай. За эрүүл мэнд зөв хооллолтын талаар шинжлэх ухаанд үндэслэн хэрэгтэй мэдээллүүдийг цаг алдалгүй авахын тулд манай суугт бүртгүүлж хонхны товчийг дарахаа бөө мартаарай. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн видео хүртлээр баяртай.